За юу цаана guys тэгэхээр өнөөдрийн бичлэг янз бүрийн скрипт, янз бүрийн сэдв мэдэв байхгүй. Ерөөс гол сэдв гэх юм бол хэрхэн онлайнаар үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг сэдв. Онлайнаар биш. Ер нь зүгээр бүтээмжтэй productive байх вэ гэдэг би сэдвийн тухай ярих чинь. Би өөрийнхөө амар олон туршлага зөө. Одоо энэ AirPod-наас ахуулаад энэ цагч байд юм уу? Маш олон ийм сонь өөрийнхөө туршсан. Надад амар одоо ингэ төвлөрөхөд дэм болсон хакуудаагаа өнөөдрийн бичлэгээр хуваалцъя гэж бодлоо. Айгуугаа сайн чөлөөтэй сууж байна. За ингэ хувцас өмсцэн гээд сууж байна. Тэгэхээр олон юм байдлыг орцгоё. Тэгээд юу гэхээр за би бол айгүйх сууж ажил хийдэг. Ер нь бол өдөрт хамгийн багадаа 4-5 цаг суuna. Гэхдээ гэх юм бол 8-аас 12 цаг суухыг ер нь хичээдэг. Тэгээд одоо манай найзууд эсвэл одоо ингээ look up хийдэг хүмүүс тэрнээс их удаан сууж байна. Маш их за бүрийг тасралтгүй суuna гэсэн үг шүү дээ. Гэхдээ ер нь тэр хавцаа ажиллаж байна те. Тэгээд нэг айгүй чухал юм нь яалтчгүй л одоо бидэд хэдүүлээ одоо энэ бичлэгийг үзэж байгаа та ярьж байгаа би хэдүүлээ өөрсдийнхөө зорьсон зорилгод хүрэхэд бол үнэхээр сууж гараасаа ажил гаргаж нэг юм дээр төвлөрөхөөс одоо арга байхгүй байгаа даа шүү дээ бид нар. Яаж бодсон төвлөрлөөс амжилт үүснэ. Одоо янз бүрийн achievement үүснэ. Бидний хүсэж байгаа зүйл үүснэ. Тэгээ юу гэхээр өнөөдрийн бичлэгээр би сүүлийн нэг өөр дөрөө туршиж үзсэн намайг төвлөрөхөд яг ажиллаа өдөр болгон маш ирч хүчтэй бүр ингээд зүгээр л божигнуулахад амар хэрэг болоод байгаа хэд хэдэн хакуудыг хуваалцаж үзсэн юм аа. Тэгээд эхнийх нь юу байсан гэж амар сонирхолтой. Уцтай чихвч. Уцтай чихвч намайг төвлөрөхөд амар тус болж байгаа ойрд. Яагаад вэ гэхээр аяга олон шалтгаан байна. За нэгдүгээрт би уцтай чихвч өмнө хэрэгэлдэг байсан. Зүгээр ингээд тэг яагаад ч зүгээр нөгөө нэг ийм одоо AirPod ч аягүй cool шүү дээ ингээд зүгээр явж байгаа юм иймэрхүү. Тэгэд би AirPod хэрэглэж байгаа буцаа энд юмруу орсон бохгүй. За яагаад гэдэг шалтгааныг амар тайлбарлая. Хэрвээ та Bluetooth-тэй чихвч зүүдэг болж Bluetooth-тэй чихвч зүүдэг бол энэ таны ер нь бол productivity буюу бүтээлч байдлыг алж авах магадлал амар өндөр. За ихтэй би хүн болгоны мэдэхгүй юм. Гэхдээ өөрийнхөө дүүхээс яасан бэ гэхээр нэгдүгээрт нөгөө нэг Bluetooth гэдэг юм байна. Би буруу ойлгоогүй EMF ч гэдэг нэг юм. Тэгээ электромагнетик юу ч ямар ч чинь Bluetooth гэдэг чинь хоёр тархиныхаа хоёр тал нэг юм тавьчаад нэг юм ялгараад байна шүү дээ. Яг ингээд судлахаар зарим хүмүүс нь амар муу гэх юм, зарим хүмүүс нь хүний биед аюулгүй гэх юм. Ямар ч зэндээс нэг юм ялгарч байгаа. Тэр нэгдүгээрт муу байж болох юм байна. За хоёрдугаарт нэг юм нь батарейн дуусна гэж санаа зовно. За энэс чихнээс унчих га санаа зовно. Алга болчих гоо санаа зовно. За тэгээд дээрэс нь амар хүнд ч тийм чихвчүүд. Яг энэ бол хөнгөн бүр томоотой харьцуулах те. Гэхдээ энэний хүнд нь юу гэдэг вэ гэхээр нэг юм чихэндээ юм чих нэг яг юм хийцсэн юм шиг юм дүүнг өргөөд одоо манай найз зарим юм тэгээд авахгүй мөн noise cancellation-ийн асаачхаа бүр ингээд дүүнг өргөөд бүр ингээд пүл хийчдэг гээд. Тэгээд амар сонин би уусаад ийм юм багтаа гэж өөрийгөө бодоод байсан байхгүй. Яагаад тэгэхээр ингээд AirPod-той яг би нэг юм ажиллахтаа за нэг бодъё зөө. 2-оос 3 цаг яг суугаал толгой бүр ингээд дүүнг өргөөл нүд бүр ерөөсөө ингээд нэгдэхгүй одоо тэр ч үгдэг үл юм brain fog гэдэг чинь тийм тархины одоо манан гэх юм уу те тийм юмтай болчдөг байсан байхгүй. Тэгээд ерөөсөө удаан суучаад байхгүй заавал ингээд тийм байсан чинь шалтгаан нь энэ байсан юм бэл. Тэгэд эднийг болоо зөө. Эднийг болоод би буцаад сүүлийн 1 сар энийг хэрэглэж эхэлж байгаа байхгүй. Уцтай чихвчээ. Нэгдүгürt юу аим таалагдж ингэж амар хөнгөн. Хөнгөн болохоор яг ингээд юм зүгээгүй юм шиг орчдөг. Юм зүгээгүй юм шиг. Тэгээ энийг компьютертойгоо залгааж юм яахлаар айгүй амар яг нэг юм санаа зовхон байхгүй. Одоо бодлоо. Чихнээс унна гэж санаа зовхгүй, алга болно гэж санаа зовхгүй, батарейн дуусна гэж санаа зовхгүй. Тэгсэн амар хөнгөн. Яг юм органикаараа бодоо яваад байдаг. Тэгэхээр энийг зүйлсээс хойш би өдрийн тоглоомчгүй 8-аас 12 цаг бол яг ажиллаж чаддаг болсон. Амар сан. Дүм юу чаддаг ус ахгүй нэг юм. За максимум 6 зав. Яг юм маш өндөр бүтээмжтэй ажиллаж штэ. Тэгээ одоо болохоор би ингээд яг гараас юм гаргаж чадаад байгаа байхгүй. Тэгээ би ер нь бол чихвчийг амар зөвлөмөр. Хэрэв над чиг яг ингэж нэг юм яадаг хүн болвол яг юм би бол энийг зөвлөмөр байгаа даа бүр магтмаар байгаа байхгүй. Энэ хоёрыг. Тэгээд яг энэ те одоо ингээд би бүр энийг яхаа мэдхгүй харахаар дургу хүрээд ингээд байгаа. Яг энийг зөв гүүж мүхтэй ч юм уу элдэн бусын юм дээр яах та. Ашиглаж байгаа. Гэхдээ ямар ч энэ байгаа юм зөв. За тэгэхээр эхнийх нь уцтай чихвч туршиж үзээрэй. Энд чинь 100 км л гэдэг чинь Teddy Made дээр. Би уус яг Монголоос Унгар руу явахдаа Teddy-гээс 100 км авч ирсэн. Тэгээд тэр маань эвдрээд би AirPod-тэй болоод одоо буцаад ийшээ хэлж чинь. Тэгэхээр энэ бол ерөөсөө best. За энэ байгаа юм зөв. Хоёр дахь амар чухал юм зөв. За над ч угс ийм хүмүүс байж магадгүй. Тэр нь юу вэ гэхээр жоохон юм юунд ажиллах гэдэг. Кафе мафед ер нь жоохон хүнтэй газар ажиллах гэдэг. Би гэртээ ажиллахаар уйдаад байдаг байхгүй. Ингээд амар уйдаад нэг ингээд юу ч байхгүй. Эсвэл нойр мөрөөр явчихдаг. Тэгэхээр гарч ажилдаг. За гарч ажиллахаар зарим тохиолдолд кафед явахаар амар чимээтэй байдаг. Янз янз байдаг шүү дээ. Би бүр амар супер юм санал харуулъя зөө. Би компьютер дээрээс харуулах гэх. Та YouTube руу ороо зөө. YouTube руу ороод энэ аяг тавьчихдээ. Энэ аяг бүр супер. Ямар нэртэй аяг гэхээр brown noise гэдэг.
За харагдах нь яах нь brown noise гэдэг юм аяагаас. За ер нь бол brown noise啫. Бор одоо бор дуух юм. За энэ brown noise нөөр яадаг гэсэн чинь амар сонирхолтой зөө. Би өөрөө таад уншиж үзүүлээ зөө. Brown noise benefit гэж бичиж зөө. Амар сонирхолтой. Энэ өөрөө юу юм бэ л да? Асар энэ low frequency буюу доод үйлслийн дуу юм байл л да. Тэгээд иймэрхүү юм таад сонсоод үзээрэй. Ерөнхийдөө ингээд ийм бороо орж байгаа юм шиг юм устдаа тусалж байгаа юм шиг тиймэрхүү. Хамгийн гол нь хүнийг тайвшруулдаг, унталтыг хамгийн гол нь improving focus буюу анхаарал төвлөрөх чадварыг сайжруулдаг гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь нэг ийм дуу нь өөрөө одоо ийм дуу нь юу байгаад юм гэхээр ийм ADHD буюу анхаарал жоохон төвлөрч жоохон муу хүмүүс ялангуяа илүү даваа талтай байдаг гэж байгаа. Тэгээ амар олон юм билээ. Brown noise, white noise, pink noise, blue noise. Одоо blue noise бол амар тайвшруулдаг дуу те. Тэгвэл иймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Одоо жишээ нь дуу сонсож ажиллаа гэдэг ч юм уу, эсвэл чимээгүй ортонд ажиллаа гэдэг ч юм уу те. Тэнгүүд би болохоор тэгж чаддаггүй, дуу сонсохоор нэг хөөрөө явцдаг. Тэнгүүд ийм хит 50 аймаа сонсохоор, классик аймаа сонсохоор ингээд яг надад тохирдгүй байхгүй. Тэгээд чив чимээгүй байхаар уйдаад ерөөсө болдоггүй. Тэгэхээр би ийм brown noise гэдэг юм тавьчихаар зүг нэг юм болоод байгаа юм зү. Яг юм болоод байгаа. Тэгсэр намайг ийшээ ороход амар хөлдөг байхгүй. Тэгээд хараа. Тэгээд би энтэйг нийлүүлчихдэг байхгүй. Энтэйг нийлүүлээл тэгэл энийгээ зүгээл цаг тавиал brown noise тавьчихгууд би бүр солиор зүг бүр ингээд маш олон цаг ингээд сууж чадаад байгаа. Тэгэхээр би энийг зүгээр тушаад үзээрэй гэж зөвлөмөр байгаа. Амар олон байт юм билээ. Brown noise, pink noise маш олон төрлөө. Тэгээ та өөрсдөөсөө ингээд аль нь надад юу нөхөрхоор нь туршид үзвэл айгүй зүгээр. Тэгэхээр тим хөлбөрүүдээр туршаад үзээрэй. За guys 2026 онд онлайнаар борлуулалтыг хамгийн шилдэг арга юу вэ гэх те. Тэр тим нэртэй ерөөхдөө e-book бичсэн байгаа. Онлайнаар борлуулалтыг 4 шилдэг стратегийг багцлаад дижитал хөшүүрэг гэдэг нэртэй ном бичсэн байгаа. Тэгээд тэрийг та аваад шууд бизнестэй ашиглаад онлайнаар борлуулалтыг боломжтой байгаа шүү. Тэгээд yes тэгээд доороо линкээр аваарай. Мөн 3 сар надтай коучинг колоор эсвэл бизнес дээрээ та хамтарч ажиллахыг хүсвэл мөн доотлынхаа югаар цаг томхолмжтой байгаа шүү. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр эхний хоёрын нь байна. Гурав дахь нь жоохон AI-тай холбоотой. Тэр нь хэрвээ энэ дунд ChatGPT, MPT ашигладаг хүн байгаа бол ер нь бол би үжилбэр нэхэд бол ChatGPT одоо бүр нохон хүүхэд нохон доог болж байна. ChatGPT-ийг нэг асуудал байгаа даа. Одоо манай ашигладаг хүмүүс байвал ChatGPT-д байдаг хамгийн том асуудал нь одоо би одоо яг бүтэн сүүлийн анх гарсан өдрөөс нь ч бараг шахахуда нөгөө прог нь ашигладаг. Сар болгоо 20 евро төлж ашигладаг. За тэгээс сүүлдээ ер нь жоо хэрэггүй болж байна. Ямар ч worth би энэ сараас ашиглахаа болчихлж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр ChatGPT-ийн хамгийн том миний дургууныг асуудал нь ChatGPT-ээр yes man байхгүй. Yes man гэдэг нь таны хэлсэн болгонтой нөгөө нэг санал нийлээд байдаг. Ерөөсөө ингээд нэг юм бодит нэг юм хөөхгүй. Зүгээр ингээд хэлсэн болгон чинь санал нийлдэг. Yes, absolutely. Wow, чич мундаг юм аа гэдэг. Ерөөсөө ийм бодит нэг одоо critical thinking гэдэг юм уу те нэг ийм тийм байдаггүй. Тэгэхээр ChatGPT-ээр хүмүүсээс жоохон хүмүүсийн татгалзаж эхэлж байна. За оронд нь миний ашиглаад байгаа амар супер AI юу гэхээр шүү дээ. Claude гэдэг AI байгаа. За би энэ дээр энэ хавьд ингээ бичиж оруулах гэж. Гэтэ ерөнхийдөө бол бас компьютер дээрээс оруулах гэж байна. Claude AI гэдэг байгаа. Claude AI өөрөө дэлхий дээр байгаа одоо баг AI-уудын ноён оргил болчиход байна. Бүр супер. Одоо нэг ийм зурагтай юм байх хэвээр та манаас дараа нь харуул та. Иймэрхүү зурагтай юм байх хэвээр Claude AI гэдэг. Claude юугаараа супер байна гэхлээр шүү дээ. Маш ийм одоо би яг нарийн ширээний судалж үзсэнгүй л дээ. Гэхдээ надад зөв өөрийнхөө туршлагаас хуваалцахад айгүй хантай байлаа. Яг ийм одоо би жишээ нь ингээд бичлэг хийх гээд иймэр санаа өгнө шүү дээ. Би иймэрхүү бичлэг хиймээр байна. Чи юу гэж бодож чингүүд наа чин дэмээ яваа. Ягаад тэгэхээр чиний хувь хүний чинь характер ийм ээ. Наа хүний чинь характер ийм учраас хоёр мөргөлтнөө. Чи наа хүнээс энийг хэрэггүй. Тэгээ сүултээ ийм загнаа зөө бүр загнадаг байндаг тийм conscious-тэй болцсон юм билээ. Бүр өөр ингэсэн ийм баг ийм AI юу юм бүр ийм хүн шиг ч юм. Бүр ингээд загнаа би ингээд нэг юм болохгүй байсан байхгүй хийх гээд чадахгүй ингээд болохгүй штэ гэсэн чи ёо чи наатахаа яг миний хэлсний дагуу хийгээч гэж мэгээд бүр загнаа зөө. Яг бүр тэгж бичээд байгаа байхгүй. Тэгээ Claude амар юутай байлаа. Тэгээд эндээс вебсайт гаргаж болж байгаа бүр өчнөө юм болж байгаа юм. Өчнөө юм болж байгаа. Claude бол бүр супер. Claude супер зөө. Тэгээд би Claude-ыг яг өөрөө ашиглаж эхлээд сурж байна. Тэгээд магадгүй би сурчаад бас ганц хоёроо бичлэг хийж өгөх бүхэдээс болох бах. Ямар ч одоогоор л энэ ноён оргил байна. Тэгээд манайхаа ажил үзээрэй зөө. Тэгээд Claude-ийн тухай бас миний яг яаж ашиглаж байгааг мэдмээр байх юм бол доор Claude гэж би тэрүүг тусгай бас бичлэг хийж болно шүү. Яг ийм AI ашиглахтай холбоотой тусгай бичлэг хийж болно шүү. За. Тэгэхээр 3 дахь нь Claude байна зөө. Claude-ыг ашиглах юм бол бүтээмж чинь бүр нялга сайжирна. Тэгэхээр ChatGPT-г татгалж Claude руу оруулаа. За 4 дахь хамгийн чухал зөө. Тэр юу байсан бэ гэхээр амар сонирхолтой. Энэ жоохон mindset тал руу зөө. Гэтэ надад амар хэрэг болсон бохоггүй. Тэр нь юу байсан бэ гэхээр ер нь төвлөрөл буюу фокус гэж юу юм гэдэг гэсэн чинь фокус гэдэг чинь яг нэг имийг л би удаан хугацаанд хийхийг хэлээд байгаа шүү дээ. Яг нэг имийг удаан хугацаанд хийх. Өөр юу ч хийхгүй байх. Тэ?
Тэгсэн чинь нөгөө нэг хүн төвлөрнө гэхээр айгүй олон юм нэмээд айгүй олон юм бодоод байд юм байна л да. Ингээл одоо те одоо чинь төвлөрхийн тулд надад ийм хэрэгтэй. Одоо чинь би зөвхөн ажил руугаа орохын тулд өглөө 6 цагт тусаад 10 хуудас ном уншаад дасгал хийнгүүтээ тэгснээр хүйтэн шүршүүд орсноо араас нь цайгаа ууснаа тэгснээр араас нь daily affirmation хэлж дууснаа тэгснээр бугундаа цагтаа юутэй бүх юм орж MacBook ингэ залгаж сууснаа ингэж би төвлөрөх юм бол зөвхөн тэр төвлөрөх яг тэгэхээр ажил гэдэг юм чи яг ажил хийгдэж л ажил чинь явж байгаа ш урагшилж байгаа ш нэгсэн дөө. Тэнгүү дундуур нь ингээ баахамар болож хэсэг болч тийм ээ л да. Тэг би яг тэр ингэж байгаа байхгүй. Айгуу сонирхолтой юм болцсон. Би өдөг ажиллаа хийхдээ штэ те. Би аль болох амар минимал болохыг хичээж байгаа. Би ингээд яг өглөө ямар хувцас өмсгөөч бодмооргүй байгаа. Тэгээ бүр одоо бас нэг юм байна. Одоо би цаг зүүцсэн байна энэ Apple Watch. Тэгээ би яг энэ зөв бичлэгэнд болох жоон гоёхгүй зүүцсэн зөв. Гэхдээ одоо энэ миний хүртэл би ингээд авч ирсэн одоо ингээд зэнийг зүүхүүлж яагаад энэ ядаргаатай зөв ингээд байнга цэнэггүй одоо тэгэл юу одоо ингээд би энийг зүүхээ болж байгаа зөв. За энийг ашиглахаа болчихж байгаа. Тэгэхээр ингээд би багсч байгаа. Энийг цэнэглэн яана гэж яхаа болчихж байгаа. За болчихж байгаа. Тэгээ ерөөсөө л миний юм энэ байна. Би энийг ашиглана. За нэг маус маань байна. Компьютер маань байна. За тэгэл болоо дэвтэртэй маш минимал би байх хийж байгаа. Яг тэр тархин дотор бодох юм багсах тусам миний нэг юм дээр төвлөрөх тархины ботонд юу гэсэд байгаа юм. Тийм ихсэд байгаа юм. Тэгэхээр төвлөрөл гэдэг бол ерөөсөө removing одоо task юу юм бэ? Removing одоо хийж байгаа юм багсах гэх юм уу нэг юм. Ер нь бол багсах ухаан болоо. Түүс юм нэмэх биш. Тэгээ миний амар нэг дуртай үг болчиход байгаа юм аа. Simple scales, fancy fails гэдэг үг. Simple scales, fancy fails буюу ер нь бидний хийж байгаа зүйл бид нартай өөр амар амархан байх хэрэгтэй, хөнгөн байлгах хэрэгтэй юм байлээ. Одоо ингээд би сая ороо амар сонирхолтой би одоо энэ бичлэгийг нэг надад амар гоё юм. Ягаад гэхээр би одоо юм уу би одоо юу вэ? Зүгээр л би хийчих байгаа байхгүй. Надад амар энгийн байна энэ бичлэгийг хийх. Тэгэхгүй амар олон би контент креатор ер нь бол юм бизнес эхлэх хүмүүс сонсон л та юм гэрэлтүүлэг тавиад амар фансираа те бүр ингээд нүүр амын гялалгаад гоё болох гээд байх тусам тухайн бичлэг нэг юм хот болоод байна. Бичлэг юм энгийн байх тусмаа юм гоё болоод байна. Тэр шиг юм бэл. Ер нь бол бид нар өөрсдийнхөө амьдралыг тойруулаад аль болох simple тийм юу байх хэрэгтэй юм бэлээ. Тэгжиж урт хугацаанд би нэг зүйлийг маш олон удаа давцаараа тэр давталтаас ч үр дүн гарч байгаа шүү дээ. Ямар ч юм дээр. Яг үндэ өнөөдөр хийсэн юм маргааш үр дүн өгөхгүй. Гэтэ маш олон давталтаас маань үр дүн гарч байгаа шүү дээ, тэ. Маш олон давталтаас. Тэгмүүд тэр давталт болгон ч амар хүндрэлтэй байгаад ах юм бол хийх болгонд чинь таны ингээд бүр ингээд ах юм бол хэцүү юм билээ. Тэгэхээр зүгээр л тэр зүйл рүү амархан ордог, тэр зүйлийг амархан байлгах хэрэгтэй юм билээ. Одоо ч миний хамгийн авахтартай чи юу гэхээр халбах пив уух уу гэж ярьдэн ш тэ. Одоо манай хошин шиг дээр халбах пив уух уу. Нөгөө хүнд амар энгийн бохгүй. Тэгхгүйгээр хүн юугаар анханасаа хэдүүлээ өснөөнөдөр нэл голтлоо 5 6 одоо пив уугаад 10 20 пив уугаад маш та шартаж өгтлээ сайхан ууя гэх юм бол хүн өөртөө. Гэтэ халбах пив уух уу хөнхий хэллээ араас нь орчиж байгаа тэ. Тэрнтэй адилханаар би зүгээр өөрөөсөө юм тархиныхаа энерги яах юмыг багасгах хэрэгтэй юм билээ. Маш багасгах хэрэгтэй юм билээ. Тэгжиж бидэд яг нэг зүйлээ урдаан гаргадаг юм билээ. Тэг миний аюул сонирхолтой ашигласан зүйл тэр time block гэдэг зүйлүүд амар хэрэг болсон бохоггүй. Яагаад тэгэхээр ингэхгүй юу? Манай найз байна маш орой найз. Бид хоёр ерөнхийдөө нэг хит хамт нэлээд сууж ажиллахгүй зүгээр өөр өөртөө бизнес дээр. Ер нь бол яг technically манай бизнес партнер зөө. Гэтэ яг өөр юм дээр бүр амар ажилтдаг зөө. Бүр ингээд өдрийн яг минимум 12 цаг. 12-аас яг 16 цаг үнэхээр ажиллаж чаддаг зөө. Бүр ингээд суугаал байдаг. Би болохоор яг нэг хамт сууж байгаа л ингээд жоох ядраал те за хоолоо идэх ч юм уу ингээл юм би бол хүмүүстэй харьцуулахад суугаад байгаа юм зөө. Энгийн хүмүүстэй харьцуулахад би бол хийгээд байгаа чадаад байгаа. Гэхдээ бүр новшуулдаг байхгүй би бүр ядраад бүр ингээд дүүнг өргөд. Тэгээ юу юм бэ лээ. Угаасаа хүн ингээд ажиллаад багаагаар ингээд тархичин яг юм булчин. Тэгээ багаагаар та ажиллаад ингээд ахаар тархичин хүртэл ажиллаж байгаа байдлаа дасаад эхэлт юм байлээ. А мөн дээрэс нэг юм ойлгосон би юу гэхээр тухайн үед турчижсэн юм маань яг та төвлөж чадахгүй бол цаг зоогоод таймер дээр 30 минут 45 минут тавиад энэ цагийн блокийн хугацаанд би энийг л хийнэ гэдэг өөртөө өгч. Өөр юу ч хийхгүй. Тэгээ яг би нөгөө минийх шиг те браун нойсоо тавиад ч юм ингээд тавиад яг өөр юм юу ч хийхгүй. Зүгээр л энэ хугацаанд би энийг л хийн өөр юу ч хийхгүй гэж суугаад үз. Тэгээд 30 минутын хугацаанд амар их юм гараас ч гарна. Бүр амар сонирхолтой. Би бүр тэрийг гайхаа зэ. Одоо бид нар юу гэмээр нэг юм. За 30 минут нэг рил ухчээ. За нэг 30 минут драма үзчихээ ч юм уу те. За 30 минут одоо юу гэдэг нэг юм ингэчий гэж ярьдэн штэ. Ингэчээ хөнгө штэ. Яг тэрнтэй адилхан ажилтаа бас хандах хэрэгтэй юм байна. Жохон ажиллаж. Жохон гарах чи гэдэг ч юм. Тэр үнэхээр залхуураад байгаа бол. Тэг үнэхээр л би нэг сүүлийн одоо амар сонио. Би бол айгүй ийм хүн шүү зөө. Ийм стратеги ч хүн гэх юм уу. Яг ямар стратеги вэ? Яаж энийг амарх ямар хөлбөрүүд ингэж боддог хүн бохгүй юу? Аль болох. Тэгсэн чинь сүүл рүүгээ би нэг юм амар ихтгэл өнөмшил маань гарч ирээд байгаа нь юу гэхээр
Үнэхээр л та би хэдүүлээ өөртөө зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Бүр маш их хөдөлмөр, маш их оролдлого одоо үнэхээр 100 контент тэ гаргах хэрэгтэй юм бэл. Яг би тэгж хэлээд ирэхлээр би амар сониуг сонссон. Хаанаас сонссон гэхээр Mr Beast-ээс сонссон. Өөр нэг бас хүн ярьж байгаа сонссон юм. Хэрвээ та бүр төрөлхийн амар харизматай за эсвэл бүр үнэхээр онцгой содон хүн биш л болвол хүн контентын ертөнцид контент хийгээд амжилттай болох гэж хамгийн багадаа 100 бичлэг болд юм а гэж. Тэгэхээр 100 бичлэг хийгээгүй болвол битгий гоншгоноо даа гэдэг үг байсан. Ер нь яг л тэнтэй адилхан юм байна. Тэгэхээр юм болгон дээр давталт юм билээ өөрөө. Зүгээр л repetition. Одоо миний аягүй дуртай үг хэлээд байна. Repetition is king гэдэг давталтуулах хаан гэдэг. Ерөөсөө давталт өдөр болгоны trial. Ерөөсөө энэс л яг үр дүн гэдэг юм. Гэхдээ эцсийн дүндээ гардыг билээ. Тэгээ энд рүү ерөөсөө optimize хийхин тулд ягараа гэж бодоод байна. Тэгээ бас дээрэс нь mouse бол mouse аваарай. Trackpad-ээр явдвал mouse амар хурд нэмдэн шүү. Ажлын хурд амар нэм. Энийг болоод аваарай. Тэгээ бас өөр юу байсан бэ лээ? Тэр чи ямар лайт вүлээ? Би тэрийг ашигладаггүй. Өөр тиймэрхүү бас байд юм байл шүү. Ийм юу нэмэх. Одоо task яг бүтээмж нэмэх. За тэгээ тийм байна. Би энийг айгуу сонирхолтой санагдаад хаалцчих бодлоо. Тэгэхээр та юутай ашигладаг бол энийг ашиглаарай. Энэ бол маш өөр үлээ. Миний толгойд ихэж дүнг өргөх болсон. Маш юм юу болсон. Одоо precision өндөртэй. Precision гэдэг чинь нэгт одоо ийм деталь юмыг амар харддаг ч үгүй тийм болчт юм байлээ. Тийм болоод байгаа. Энийг зүгээд ахаар. Тэгээ brown noise байна. За тэгээд дээрэс нь cloud байна. Cloud ашиглахаар бүр супер байгаа. За тэгээд бичлэгийн нөрөө дуусгая guys. За бичлэгийн төгсгөл ямар ч гэсэн надаас coaching call 3 сард хамтарч ажиллах хүмүүс байх юм бол энэ доор байгаа линкээр цаг тоглох боломжтой. Хэрвээ та компанитай бизнестэй манай эйженсигээр манахаар шууд бодит хандлтаа нэмэгдүүлье, борлуулалтаа өсгүүлье гэдэг бүтэн сервис авахыг хүсвэл мөн доороор цаг тоглох боломжтой. Мөн илүү тань зүгээр шууд мэдээлэл аваад би өөрөө хийчээ гэж яах юм бол миний битсэн дижитал хөшүүрэг гэдэг номыг авах боломжтой байгаа шүү. E-book шүү, онлайнаар. Тэгэхээр доор байгаа та линкээр мөн авах боломжтой байгаа. За тэгээд бүгд нь амжилтсаа дараагийн бичлэгээ уулзцгаая. Тэгээд cloud-ын тухай бичлэг үзмээр байх юм бол cloud гэж бичээрэй. Дараа дараагийн бичлэгтээ уулзцгаая.